За сайн байцгаана уу? Бичлэг очих өдрийн мэндийг хүргэе. За би энэ удаагийнхаа бичлэгээр түрүүний бичлэг бол ерөнхийдөө дотоод хунсар өөрийгөө хэрхэн нэг хүний үүслийн тухай би нэг өөрийнхөө ойлгосноор та бүхэнтэй хуваалцсан байгаа анхны бичлэгээр. Тэгэхээр энэ бол дандаа цэвэр миний мэдрэмжийн уулзалт байдаг болохоор яг өөрт төрсэн мэдрэмжээл би хуваалцаж байгаа. Яг өөрийнхөө ойлгосон мэдрэмжээр. Тэрнээс биш яг одоо нөгөө би юм мэддэг шиг ингээд би тийм ийм гэж ерөөсөө яриаггүй. Миний мэдрэмжинд ингэж төрж ийн ийм асуудал болж байна гэд ингээ хуваалцаж байгаа. За тэгэхээр одоо хоёр дахь юу нь бол хичээл нь бол юу вэ гэхээр орчлон ертөнц сүнслэг оршихуй хоёр хүнийг бүтээсэн байна тийм үү. Тэгэхээр хүний яг одоо ингээд даваасар ингээд энэ миний энэ хувилбарын төгс бүтээл бас орчлон ертөнцид байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй надад болохоор. Тэгээ тэр төгс бүтээл маань чи яг ингэж яваарэ. Чи яг энэ зөв шүү. Чи яг энүүгээр нь явбал зөв шүү гэдгийг мэдрэмжээр надад одоо хэлхийг л жам гэж ойлгоод байгаа байхгүй юу? Миний бодлоор бол. За тэгэхээр тэгвэл одоо тэгвэл одоо тэр мэдрэмжийг одоо орчлон ертөнцийн тэр жамыг ингэж ойлгуулдаг тэр мэдрэмж нь юу гэдэм бэ гэхээр далд ухамсар. Одоо бүгдээрээ далд ухамсарын талаар хальт далд ухамсарын талаар товчхон урт бичлэг байгаа болохоор ерөөсөө энэ Facebook, Instagram дээр огт тавигдахгүй, YouTube дээр тавигдаад байгаа байхгүй. Тэгэхээр би яг товчхон илэрхийлье гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол сүнслэг оршихуй буюу тэр их гэрэл тэр их хайр бидний зүн бэлэгт мэдрэгддэг. Одоо сүнслэг оршихуйн тэр их гэрэл тэр их хайрыг зүн бэлэг гэдэг энд зүйл гэдэг. Зүн бэлэг гэдэг энэ эрхтэн хүнд байдаг эрхтэн. Гэхдээ уучлаарай. Ингээд задлан шинжилгээ хийх юм бол энэ хинтэж харагдахгүй. Ямар ч хүнд харагдахгүй. Гэхдээ хүн болгонд байдаг ийм эрхтэн гэсэн үг. Тэгэхээр зүн бэлгийг гэдэг энэ эрхтнийг эрүүлжүүлж байж л бид нар сайхан амьдрах гэж, жаргалтай амьдрах гэдэг юм. Тэгэхээр манай багш тэгдэг байсан. Хүн гэдэг амьтан чинь энэ дэлхий дээр жаргах гэж л ирсэн. Жаргах гэж. Тэгэхээр яавал жаргадсан бэ гэдгийг зүн бэлгээ мэдэрхээ. Тэгвэл тэр зүн бэлгэн дотор чинь таны бүх тэр жамын зөв явах ёстой тэр зөв энүүгээр явбал зөв шүү, энүүгээр явбал буруу шүү гэдэг бүх тэр зүйлийг зүн бэлэг биднэрт сануулж өгдөг байна. Тэгвэл далд ухамсар ямар учиртай юм бэ гэхээр тэр зүн бэлгээс ирж байгаа мэдээллийг хадгалдаг одоо номын сан бичлэг гэдэг ч юм уу. Далд ухамсар хоёр төрлөөс мэдээллийг хадгалдаг ийм оршихуй байгаа байхгүй юу? Далд ухамсар гэдэг хүнд байдаг оршихуй байгаа. За тэгэхээр энэ хоёр төрлөөс мэдээлэл авдаг нь юу юм бэ гэхээр нэг нь сүнслэг оршихуйхаас нэг нь энергиэс авч байгаа ийм хоёр төрлийн мэдээлэл байдаг. Тэгэхээр бид нар ингээд хараад, яриад, сонсоод ингээд хэн нэгний дууны өнгөөр ингээд энэ тэгж байна, энэ ингэж байна гэж тарих хүлээж аваад тарих тэр болгоныг юу яахгүй. Тарих хүлээж авангуудаа шууд далд ухамсар руу шилжүүлдэг. Далд ухамсар яадаг вэ гэхээр тэр нь өнөөдөр одоо далд ухамсар тэрийг боловсруулдаг. Гэх юм уу та одоо боловсруулна гэх юм уу бичлэг болгож авч үлддэг гэсэн үг юм уу та. Тэгэхээр зүн бэлгээс ирж байгаа мэдээллийг бас далд ухамсар авч бичлэг болгож гэдэг юм уу одоо дуу ураагур шиг ингээд далд ухамсар бидний юу зүйлийг бүх харсан, үзсэн, сонссон, тэгээ мэдэрсэн, бодсон тэр бүх зүйлүүдийг далд ухамсарт хадгалагдаж байдаг юм байна. Тэгэхээр бидний амьдралыг юу шийдээд байгаа юм бэ гэхээр далд ухамсар шийдээд байгаа юм. Тэгэхээр бидний
амьдралыг зөв явах уу, буруу явах уу гэдгийг далд тухамсар шийдэд байгаа байхгүй. Тэгвэл бид нар энэ зүүн бэлгийнхээ мэдрэмжээр явах юм бол одоо зүүн бэлгээс ирсэн тэр мэдээлэл, тэр зам ёсны зүйлийг дагаж амьдрах юм бол, тэр мэдрэмжийг дагаж амьдрах юм бол бид нар жаргах гэдэг нь. Гэтэл гаднаас ирсэн одоо ийм ухамсаргүй энергийн түвшнээс ирсэн энэ мэдээлэл талд ухамсарт хадгалагдсан ба. Өөрөөр хэлбэл хүмүүс энийг юу гэж ярьд юм бэ гэхээр үр суулгана. Тэр үрийг одоо далд ухамсарт үр суулгачиж байгаа юм. Тэгээ тэр үрийг ерөөсөө ямар сайн үр суулгах уу, муу үр суулгах уу гэдэг нь одоо миний сонголт болчиход байгаа байхгүй юу. Ер нь бол тэгэхээр далд ухамсар гэдэг маань миний бодлоор бол ерөөсөө шүүлтүүргүй гэх юм уу да. Ерөөсөө хамгийн төгс зүйл нь юу гэхээр мэдрэмжинд ирсэн тэр хэлбэлзлийг л далд ухамсар энэ яг аль мэдрэмжээрээ сөрөг мэдрэмжээрээ байна уу, эрг мэдрэмжээрээ байна уу гэдгээс шалтгаалаад далд ухамсар тэр үрийг одоо нөгөө тордж идэг гэх юм уу да. Илүү тэр үрийг тордож усалж байдаг гэх юм уу да. Тэгдэм шиг санагдсан надад. Тэгэхээр ерөөсөө хамгийн чухал юм бид нэр далд ухамсарынхаа сэтгхүйг өөрчлөх, далд ухамсарт байгаа тэр мэдээллийг өөрчлөх. Нэг үгээр хэлбэл далд ухамсарт байгаа тэр мэдээллийн санг эргээр дүүргэж байна уу, сөргөөр дүүргэж байна уу гэдгийг л таньж мэдэх нь айгүй чухал юм байна гэдгийг би ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр далд ухамсарт байгаа тэр сөрөг мэдээлэл маань эрэг байх юм бол таны амьдрал үнэхээр хүсснээр ч сайхан болно. Далд ухамсарт байгаа тэр мэдээлэл сөрөг байх юм бол бидний амьдрал тэгэл улам доошоо явна. Нөгөө би дөрөв чихээ уулзалтан дээр хэлжсэн шүү дээ. Ер нь бол ийм бидний бодол ерөөсөө ийм хэлбэлзэл долгион байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хэлбэлзэл ингэж яваад байгаа долгион ч яг аль ухамсар дээр одоо сөрөг ухамсар дээр илүү давмгаалаад байна уу, эрэг ухамсар дээр илүү давмгаалаад байна уу гэдгийг нь тэр далд ухамсар юу ягаад одоо сөрөг ухамсар биш ээ. Сөрөг мэдрэмжин дээрээ илүү давмгаалаад байна уу, эрэг мэдрэмжин дээрээ илүү давмгаалж байна уу гэдгийг чинь далд ухамсар хараад тэгээд эрэг болвол тэр эргийнх нь одоо мэдрэмжийг эргийг нь одоо тэтгэж үржүүлэх тэр зүйлийг далд ухамсар хийгээд идэг юм байна. Тэгээд тэгэнгүүт эргийнх нь мэдрэмж нь өндөр байгаад тэр ийг нь тэтгээд байхаар зүүн бэлэг рүү мэдээлэл очиж зүүн бэлэг бол шууд сүнслэг оршихуй буюу орчлонгийн тэр гэрэлгээ тэр их хайр тэр зүйл дээр шууд мэдээлэл өгдөг юм шиг санагдсан. Тэгээд яг уу гэхээр орчлонгийн гэрэлгээгээд орчлонгийн хайр тэгэл яг уу одоо орчлон ертөнцийн гэрэл гэхээс илүү орчлон ертөнцийн энерги одоо нөгөө ертөнцийн энерги таныг ямар мэдрэмжтэй байна тэрийг чинь далд ухамсарт итгээд тэгээд орчлон ертөнцид тэр зүйлийг чинь таны тааллаар болог гэж биднэрт үр жимсийг өнөөдөр бидний бодит амьдрал дээр гаргаж ирдэг байх нэ. За миний далд ухамсарын чиглэлээр ойлгосон юм. Тэгэхээр далд ухамсар бодол хоёр ерөөсөө айгүй чухал зүйл. Бодол яадгийн гэхээр харах, сонсох, мэдрэх, ярих гэдэг зүйлээс бодол үүсдэг бол мэдрэмж болохоор бас харах, ярих, сонсох, бодох гэдгээс мэдрэмж үүсчихдээ. Энэ хоёр ерөөс ийм гинжин одоо ийм урвал гинжил гэсэн үг юм л да, ийм юм шиг санагдсан. Тэгэхээр ерөөсөө бид нар өнөөдөр өөрийнхөө мэдрэмжийг зөв болгоё гэх юм бол
бодлоо зөв болгоно, үгээ зөв болгоно, үйлдэлээ зөв болгоно гэсэн үг. Үйлдэл гэхээсээ илүү үгээ бодолтойгоо амар их ажиллах шаардлагатай болох юм билээ. Болдсон байлээ. Тэгэхээр одоо нөгөө нэг үгээ зөв харах, ярих, сонсох гурван зөв чиглэл рүү хандчих юм бол мэдрэх нь зөв өөрөө зөв аянд зөв болчдөг. Тэгэхээр үйлдэл алхам бүрээ зөв энерги дээр зөв үг сонсож, зөв мэдээлэл авч одоо зөв зүйл дээр анхаарлаа хандуулах юм бол тэр чинь илүү өргөжин тэлдэг. Анхаарал хандуулсан болгон яадаг байх нь хүргээ тэлдэгэ гэж үг байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө бодож байгаа бодол, өөрийнхөө ярьж байгаа яриа, өөрийнхөө харж байгаа харц, өөрийнхөө сонсож байгаа сонсгол, тэ мэдэрч байгаа мэдрэмж болгоно одоо аюу хянаж би буруу дээр байна уу, зөв дээр байна уу гэдгийг хянаж явах нь зүгээр юм шиг зүгээр санагдсан. Тэгээд яах вэ гэхээр яг л энэ чиглэлээрээ энийг л судлах хэрэгтэй. Эцэст явж яах вэ гэхээр бид нар миний амьдрал яагаад миний хүссэн шиг болоогүй юм гэхээр би ерөөсөө зөв зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэггүй. Тэгэл ийм юу хамаагүй ингээд хольж утгаал ингээл тэндэж байсан нэг сөрөг мэдээлэл аваад эндэж байсан нэг эерэг мэдээлэл аваад эсвэл тэндэж байсан нэг үхэл хацал аваад эндэж байсан нэг гэгэрсүн аваад ингээл бүр ингээ нэг хогийн сав шиг өөрийнхөө тархийг бий болгочод байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө би тархиа шинжилж тархиа зөв болгохын тулд би одоо бодлоо зохицолж эхлэв шүү дээ. Энэ нь зөв байна уу? Энэ нь буруу байна. Тэгэхээр энергиэс бид нар сайхан амьдрий тий. Сайхан амьдрий гэд энергиэс таталцлын хуулиар амьдралынхаа үр дүнг авъя гэх юм бол яах вэ гэхээр бид нар манифест хийх хэрэгтэй. Яг нэгэн тал далд ухамсарт тэр сөрөг болон эерэг зүйлүүд чинь ингээ бичигдсэн байна. Тэр бол автоматар бичигдсэн байна. Одоо ч бичигдэж байгаа. Миний энэ яриаг, миний энэ бичлэгийг сонсоод ч танд бичигдэж байгаа. Нэг сонссон бол өнгөрөө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Далд ухамсарт очсон гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр бичигдээд байгаа тэр бодлыг аль нь зөв бэ, алийг барьж авах уу, далд ухамсараас ирж байгаа тэр мэдрэмжийг аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдэг зүйлийг бодлоор мэдрэмжээр бид нар барьж авах хэрэгтэй. Бодлыг зэгцлэх хэрэгтэй тийм ээ. Тэгвэл сөрөг зүйлүүд, сөрөг үйлдэлүүд, сөрөг мэдрэмжүүд төрөөд ивэл тэрийг бид нар заавал одоо нөгөө манифест буюу эерэг мэдээллээр, эерэг үгээр, эерэг бодлоор ингэж сольж ийм солих ийм тасгалуудыг хийн өгнө гэсэн. Өөрөөр хэлбэл тархиа байнга эерэг бодол, байнга эерэг үзэл бодолтой, байнга сайн сайхан юм бодож, байнга баяр баясгалан бодож, байнга инээдхөр бодож исэн цагт миний амьдрал өөрчлөгдөх юм байна гэдгийг аягуулсаа ойлгосон. Тэгэхээр би одоо яах ёстой вэ гэхээр сөрөг бодлоо аль болох би юу яана? Сөрөг бодлоо аль болох би бодохгүй байхыг хичээж, сөрөг бодолтойгоо би аль болох ингээд хүн тэртээ хүссэн ч сөрөг бодлоод автоматар төрнө. Гэхдээ тэрэн дээр ач холбогдол өгөхгүйгээр, тэрэн дээр ингээд анхаарал төвлөрүүлэхгүйгээр би тэрийг ингээд зүгээр л хүлээн зөвшөөрнө. Ямар ч хорвоо ертөнц орчлон энэ дэлхий нэг юу байна гэж байхгүй. Байнга ингээд гэрэл хасна гэж байхгүй. Хорвоо ертөнц заавал хоёр талтай байдаг. Заавал шүү. Өдөр байж идэг бол шүн заавал байна. Гэрэл байгаа газар сүүдэр заавал байна. Яг үүнтэй адилхан. Баяр баясгалан аз жаргал байгаа цагт гуниг сөрөг бодлууд заавал байна. Эсэргээр нь мэдрэмжинд хоёр төрлийн зүйл байдаг. Энийг манай мөхтөгч айгүй тодорхой ярьдаг. Тэгэхээр мэдрэмжинд ямар хоёр зүйл байт юм бэ гэхээр ерөөсөө одоо хүний хамгийн түрүүнд төрдөг мэдрэмж тэр нь юу байд юм бэ гэхээр инээд хүрээд
инээмсэглэл тэгэл баяр баясгал, баяр, хөөр, аз жаргал гэл ингээл биднийг ингээ аз жаргалтай болгодог тэр зүйлүүд мэдрэмжинд байдаг бол нөгөө талаараа одоо юу гэдэг өшөө, хорсол, гомдол, цогрол ингээл бүх юм байж идэг. Тэгэхээр энэ мэдрэмжээс ирж байгаа энэ хоёр төрлийн зүйлийг яг алийг нь барьж авах вэ гэдг нь өнөөдөр миний сонголт болчиход байгаа байхгүй юу. Тэгээ энэ мэдрэмжээс ирж байгаа энэ хоёр төрлийн мэдрэмжийн одоо баяр баясгалан аз жаргалыг аваад ингээд би шийдчих юм бол миний амьдрал үргэлж баяр баясгалан аз жаргалтай байна гэсэн үг. Манай багш маань хэлдэг л дээ. Юу вэ гэхээр аз жаргал гэдэг юм чинь тэр тэнд байж байгаа хүрчдэг юм биш. Тэр тэнд одоо энийг би аз жаргал гэж бодчих. Энийг аз жаргал ингээ тэр тэнд энд ингээ тайвтай бай. Тэгээ би өглөө ингээ босоод би эзэн нэгэн цаг жаргана гэд. Тэгэхээр яадгийг тэнд байж байгаа юм хүн гүйж очиод авдаг гэд биш. Харин яадаг вэ гэхээр та зөв зам руугаа зам ёсныхаа амьдрал руу ороод эхлэхэд та үргэлж тасралтгүй жаргаж эхэлнэ. Яг одоо. Тэгэхээр яг одоо та аз жаргалтай байхыг сонгож байна уу? Эсвэл зовлонтой байхыг сонгож байна уу гэдг нь та бидний сонголт болчиход байгаа. Тэгэхээр би хамгийн сүүлд нь та бүхэндээ хэлье. Та өдөр бүр алхам тутамдаа тасралтгүйгээр шүү аз жаргалтай байхыг хүсэж байна уу? Тэгвэл бидэнтэй надтай нэг дээрээ. Ингээд дараагийн хичээлд оръё. За би яг нэг зүйлийг энд сүүлд нь бас зүйлийг хэлнэ гэж үзсэн мартчих. Би одоо яг энэ зүйлийг мэдэрснээс хойш энэ яг одоо энэ өөрийгөө мэдэрснээс хойш өөрийгөө нэг багасаа ойлгосноос хойш яах вэ гэхээр би өөрийнхөө хамгийн дээд хувилбар болохыг айгүй хичээж байгаа. Тэгээд өглөө босоод би өглөө сэрэнгүүтээ би яадаг вэ гэхээр өдрийн тэмдэглэл хөтлөн тэгээд дасгал хийн ус уун тэгээд яг өглөө сэрэнгүүтээ би өдрийн тэмдэглэл хөтлөн тэгээд яг хийн манифест уншин тэгээд усанд орно. Тэгээд нүрээ бодно. Гэх мэтлэнгээр ингэж явдаг. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр сүнслэг оршихуй буюу орчлон ертөнцийн дээд хувилбар, орчлон ертөнцид бидний нэг хувилбар тэнд байгаа. Төгс хувилбар байгаа. Тэгэхээр тэр төгс хувилбар руугаа очихын тулд өглөө босоод өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэйгээр хамгийн гоё аз жаргалтайгаар мэдрэхийн тулд өглөө босонгуудаа өөрийгөө тордох хэрэгтэй байна гэдгийг айгуу сайн ойлгосон. Тэгээд яхав гэхээр миний үс бол төрөлхийн буурчгаар. Тэгээд ингээ усанд ороод ингээ угаачаар яг тийм төрөлхийн буржгаар нь ингээд арилаад нэг юм сонин буржгаар байгаад байгаа байхгүй. Тэгээ би яг өөрийнх нь буржгаар надад үнэхээр яг тийм гоё буржгаар зохиноогүй юу гэж бодоод өнөөдөр би үсээ ингээд өглөө усанд орчоод нүрээ будчаад үсээ ингээд сүлжчихсэн. Тэгээ одоо энийг ингээд тайлаад үзье. Үнэхээр надад зохиноо. Тийм буржгаар үс айгу зарим хүмүүс айгу гоё харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр би одоо энэ миний үс зохиноогүй юу гэж бодоод ингээд үсээ сүлжчихсэн байгаа. Ингээд дараагийн хичээл дээр би юу яа. Үсээ буржгаар болгочоод эргээд уулзъя. Түр баяртай.